Зөв замыг сонгох. Сургаалт төгс 2-6. Учир нь гэвэл цэцэн мэрэгэн ухааныг мөнхийн эзэн л өгдөг болоо. Түүний хэлсэн үгнээс гүн гүнзгий мэдлэг ухаан ойлгох чадвар төрдөг болоо. Мэрэгэн ухаан мөнхийн эзнээс ирдэг бэлэг гэж эднийг онцлсон. Энэ зөвхөн хүний хичээл зүтгэл, өөрийн эсвэл бусдын мэдлэг оюунаар олоод авчихдаг зүйл огт биш ээ. Харин мөнхийн эзнийг ирж хайн түүний дуу хоолойг анхааралтай чагнах үед жинхэнэ мэрэгэн ухааныг таньж мэддэг. Сургаалт төгс номын 2 дугаар бүлгэнд мэрэгэн ухааныг үнэт эрдэнэс мэд төрслөн чин сэтгэлээсээ ирж хайсан тэр хүн л олж авч чадна гэсэн байдаг. Бидний олж авах мэрэгэн ухаан мөнхийн эзний үгнээс их сурвалжтай гэдгийг та мэдхүү. Ингээ мөнхийн эзэнтэйгээ яриа. Мөнхийн эзэн минь ээ, бид танийгаа илүү их сонсож, таны үгийг анхааран чагнаж, заавар зөвлөгөөгт нь амьдралдаа хэрэгжүүлэхэд туслаач. Танийгаа бид илүү их сонсож сурахад нь та бидэнд туслаач эзэн минь. Есүсийн нэрээр гуйлаа. Амен.